За одоо би яг Туул голын хөө дээр байна. Энэ бүр Улаанбаатараас 140 км-ийн цаана Лүн сум гэж байдаг шүү дээ, тий. Төв аймгийн. За тэн дээр ирсэн байна. За энийгээр зүгээр би нөгөө хөдөө явж байгаа замдаа зогсож байгаа юм. За тэгээд энэ дээр шууд юу яачээ? E. coli буюу гидсний савханцар бактерийн тестийг дээж авъя гэж бодоод. За өмнөх бичлэгүүдийг харсан хүмүүс байгаа бол мэдж байгаа бах. За хараагүй хүмүүс байгаа бол за энэ болохоор гидсний савханцар бактерийн тестлдэг юм жижиг сет байгаа. За миний энэ хийж байгаа энэ нунтаг бол одоо савханцар бактерийн хоол гэсэн үг. За тэгээд би энэ голоос дээж утгаж авна. Дахиад нэг авч. За дээж хангалттай авчихсан. За ингэ маш сайн сэгсрэх ёстой. За яагаад эндээс авч ийн вэ гэвэл энэ сая би хэлсэн Улаанбаатараас маш хол байгаа Туул гол. Гэхдээ Улаанбаатарын орчим Баянзүрх дүүргийн тэр Адам Ева гэд хөшөөтэй тэр хэсгээр гүүрний ойролцоо авсан дээжин дээр бол гидсний савханцар бактери илэрсэн. Тэгэхээр яг энд илэрхэн үгүй юу? Тэ замдаа бас устдад алга болчдөг юм болоо яадаг юм бол гэдгийг би сайн мэдэхгүй байна. Хэдүүлээ бас олж мэдээ. Тэгэд яах вэ гэхээр энийг одоо би 48 цаг хадгална. Нарны тусгалаас хол газар хадгална. За тэгээд 48 цагийн дараа энийг ийм шар өнгөн яг хэвээрээ байвал энд бол гидсний савханцар бактери байхгүй гэсэн үг. Ингээд ногоон өнгөтэй болоод ирэх юм бол энд бол гидсний савханцар бактери байна гэсэн үг. Тэгээ өөрөөр хэлбэл энэ гол энэ дээж одоо хэрвээ байх юм бол одоо хүний баасаар бол бохирдсан байна л гэсэн үг энгийнээр. За тэгээд 48 цагийн дараа яг хариуг нь бас хэдүүлээ харцгаая. За тест аваад 48 гаруй цаг болсон, бараг 50 хэд, бараг 60 цаг руугаад өгчлөө. За сайн мэдээ. Туул голын тийм лүнгээс авсан дээжин дээр бол яг тухайн юун дээр бол дээжин дээр бол гидсний савханцар бактери байхгүй байна. Тэгэхээр энэ бол яахдаг ах нь Улаанбаатарын нөгөө нэг Баянзүрх дүүргийн хуучин Баянзүрхийн товчооны ойролцоо авсан Туул голоос авсан дээжин дээр илэрсэн гидсний бактери илэрсэн. Савханцар бактери илэрсэн. Гэтэл энэ 140 км-ийн цаана бол илрээгүй байна. Тэгэхээр энийг сонирхолтой тест боллоо. За тэгээд мэдээж та англи хэлтэй бол шүлгүүгээ тахиулгаа хачиж болохох. Яагаад ингээд нийт дээр нь байснаа доор нь алга болчдгоо гэдэг. Тэгээд яг байгаль дээр усан ялангуяа яг гол дээр ингээд савханцар бактери хэр удаан амьдардаг вэ гэсэн зүгээр Google-ээс асуугаад үзэхэд бол олон хүчин зүйлээс хамаардаг юм байна. За эхний жишээ нь бол юунаас хамаардаг юм бэ? Хүйтэн байх тусмаа савханцар бактери урт амьдардаг юм байна. За тэгэхээр мөн дараа нь болохоор нөгөө тухайн голд шим тижээл нь хийрэх байгаа юм бэ? Энэ савханцар бактерийг тижээхээр те. За тэгээд микроб буюу бусад өрсөлдөг бактериуд хийрэх байгаа юм бэ. Тэгэхээр их бактеритой орчинд бас нөгөө өрсөлдөөнд ялагдчихт юм байна. Тэгээд өхөд алга болчдөг. За тэгээд ер нь тийм шавар ихтэй голд бол бас илүү удаан амьдрах хүчин юу магадaltaй гэдэм байл да савханцар бактери. Тэгэхээр ямар ч энэ хүчин зүйлүүдийн аль нэгнээс нь мэдээж хамаарат ямар ч исэн Улаанбаатарын тэр Баянзүрх дүүргийн ойролцоо байсан тэр дээжин дээр байсан юу бол дахиж илэрсэн лүн сум бас бол илэрсэнгүй. Тэгэхээр бас бүр нэг учиргүй бүх ингээд хэл найдвар алдчихдггүй ингээ байгаль дээр өөрөө устдад алга болчихдгоо юм байна л да.